За энэ конвейерын шугам ашиглалтанд осноо 270 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргаж байгаа. Бод үрдүн. Хоёрдугаар тоосчлтыг 80% бууруулж байгаа. Одоо том даацын ач машин энэ хоёрын хооронд явахаар ч одоо ямар тоосчлт, ямар хөрс өвдрөл, байгаль орчинд ямар хохиролтой байхыг төсөөлөхийг аргагүй. Тэгвэл одоо энэ бол тоосчлтыг 80% бууруулж эдийн засгийн хувьд үргэлжлэлтэй хэмнэлттэй ийм шугам ашиглалтанд орж байна. Хоёрдугаарт нэг их 80 төгрөгөөр одоо 320 сая доллараар баригдсан нүүрс байжуулах үйлдвэр сул зогсож байна. Ийм одоо улсын хөрөнгө өрөөшиггүй сул хэмжээ зогсож болохгүй, өрөөшиггүй хөрөнгө оруулж болохгүй гэсэн шаардлага тавьсан. Ингээд нүүрс байжуулах үйлдвэр маань одоо бүрэн бүтэн чалаар ашиглах болцоод болж байгаа. Энэ конвейераар 7.5 сая тонн тижэл буюу одоо нүүрсээ тээвэрлэнэ. За тэрнийг баяжуулаад 4.5 сая тонн баяжуулсан нүүрсээ экспортлно. Нэмэн өртөг шингэн. Энэ бол нэг 40-50 долларын үнэтэй байдаг чулуун нүүрс, коксчх нүүрсүүдийг баяжуулаад 130 доллараар тонны борлуулах болцоотой болж байгаа зах зээлийн үнээр. За энэ хэмжээгээр одоо Монголд нэмэн өртөг шингэж баялаг үлдэж байгаа гэсэн үг. Энэ хэмжээгээр борлуулалт нэмэгдэнэ. За ингээд 5 тоо бол 66 онд анх нэгдсэн урхаа шүү дээ. 60 жилээ болж байгаа урхаа. Энэ түүхэнд анх одоо өнгөрсөн 10 сард 4 сая тонн нүүрс олборлож, экспортлож дээд амжилттай тогтолцоо. Энэ бол бас уурхаачдын маань ажлын бод дүрдэн мөн. Энэ бод дахид зүрдэнгүүдийн үр дүнд эрдэнэт Монгол улсын нүүрсний экспорт эхний хагас жилийн байдлаар зассан манай засгийн газар бүрдүүлээд 5.7 тэрбум долларын экспорт хийжсэн бол оны эцсээр 15.7 тэрбум долларын экспортыг хийлээ, нүүрсний экспортыг хийлээ. Энэ бүхний үр дүнд дэлхийн зах зээл дээр нүүрсний үн 2 дахин унтсан боловч бод хэмжээгээр нөхөж бид энэ болцшгүй эрсдэл эдийн засгийн онолтоос урьдчилан сэргийлж чадлаа. За энэ ажлынхаа үр дүнгуудыг өнөөдөр шалгаж байна. За цаашдаа энэ Бортегийн ордыг эдийн засгийн эрхлэлд оруулах ажлуудыг шуурхай хэрэгжүүлэх, улсын их хурлын тогтоолыг хэрэгжүүлэх бод ажлуудыг бас тодорхой өв чиглэлүүдийг өглөө. Ингээд 5-7 компани маань нээлттэй олон нийтийн хяналттай, хэмнэлттэй, хариуцлагатай, байгаль орчинд ээлтэй, орон нутгтай өгөөчтэй үйл ажиллагаа явуулахыг даалгалаа. Олон нийтийн хяналтын зүйлүүд байгуулагдана, олон нийт хяналт тавьдаг болно, орон нутгийн хяналт ч гэсэн бий болно. Ингэж нөгөө үргэлжлэхгүй зардал, төрийн өмчгөөр эзэнгүүдийг хариуцлагагүй байдал, эмх зэгцгөө замбраагүй байдал одоо зэгцэрч байна. Энэ бол зэгцэрх хөдөлгөөний бод үрдэн мөн. Энэ конвейер ихэд л өртөг зардал элдв асуудал яриад одоо эмх замбраагүй нэг ундуу өмчг байсан бол одоо ингээ бүх ажил эмх зэгцтэй зэгцрээд явж байгаа нь бол одоо ажлын бод үрдэнгүүд мөн. Цаашдаа улам зэгцлэх ёстой, цэвэрлэх ёстой, чиглүүлэх ёстой, хөгжих ёстой.